Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын улсын их хурлын 2019-с 2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг улсын их хурлын гишүүн Илин Камнгалан нарын 11 гишүүнээс улсын их хурлд 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын их хурл 2002 онд стратеги төлөвлөгөө баталсан хэдий ч Монгол улсын их хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүй учраас стратеги зорилтуудын хүрэх төвшин, үр дүн хэмжих шалгуур үзүүлэлт, түүнийг хэрэгжүүлэх цаг хугацаа, хариуцсан хэрэгжүүлэх субъект нь тодорхой бус. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагах санхүүгийн нөөцийг тооцоогүй, биелэлтийг тухай бүр тооцож үнэлж байгаагүйс хэрэгжилтийн байдал тодорхойгүй болсон зэрэг эрсдэл үүссэн нь стратеги төлөвлөгөөг шинжилэн боловсруулах шаардлага бий болсон байна. Хууль тогтоомжид заасан улсын их хурлын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээг харгалзан үндэсний язгуур эрх ашигт нийцсэн улсын их хурлын үйл ажиллагаанд хамаарал өгөх талуудын оролцоог хангаж төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан өмнөх стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, ололт амжилт, сургамжинд үндэслэн улс орны хөгжлийн хандлага, нийгэм улс төр, эдийн засгийн хүрээний өөрчлөлтийн шаардлагыг харгалзан үзэж, судалгаанд үндэслэн шинжлэх ухааны өндөр магадлал бүхий арга зүйг ашиглан стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг тооцоолож хэрэгжих магадлалыг дэвшүүлэн ил тод нээлттэй байх гэсэн зарчмуудыг баримтлан уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд хариуцлагатай, үр нөлөөтэй, үнд цэцүүлтэй парламентыг бий болгох, улсын их хурлын хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдржүүлэх, хяналтыг сайжруулах, иргэдийн парламентэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улсын их хурлын гадаад харилцааг өргөжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улсын их хурлын тамгын газрын чадварыг дээшлүүлж, олон улсын жишг төрөх зэрэг 67 арга хэмжээ бүхий 6 зорилго 11 зорилт тусгагдсан байна. Уг тогтоолын төслийг төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг улсын их хурлын шуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол улсын их хурлын 2019-с 24 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.